ертөнцийн эзэн эцгийн хайрт хүмүүс та нарт. ертөнцийн эзэн эцэг та нарыг Есүс Христэд итгүүлж түүнтэй нэгдүүлснээр барахгүй одоо түүнээс салгах гэсэн аливаа оролдлогоос хамгаалж байдаг. ертөнцийн эзэн та нарыг үргэлж хайрлан инэрч амар тайвныг өгөх болтугай. Би Яаковын дүү Иудас гэгч бөгөөд Есүс Христийн төлөө зүтгэгч зарц нарын нэг юм аа. Хайрт нөхдөмнэ. ертөнцийн эзэн бидний болон түүнд итгэгч бүхний гмийг Есүс Христийн хүчээр цагаатгаж, мөнхийн зовлонгоос чөлөөлөн, Ярвсын мөнхийн жаргалтай амьдралыг хэрхэн өгөх тухай би та нарт бичхийг хүсэж байлаа. Гэтэл үүний оронд ертөнцийн эзэн өөрийн сонгож авсан хүмүүст Есүс Христ ба төлөөлөгчдөөр дамжуулан ойлгуулсан мөнхийн гайхамшигт үннийг үргэлж дагаж, хамгаалан тэмцэх талаар зөвлөх нь чухал гэдгийг би гэнэт ойлгов. Яагаад гэвэл ертөнцийн эзний үгийг үл дагагчид Есүст итгэдэг дүр үзүүлж, үнэн итгэлтэй та нарын дунд амьдарч байна. Есүс аллагдахдаа өөрт нь итгэсэн хүмүүсийн бүх гмийг цагаатгсан учраас түүнд итгэсэн хүн одоо юу ч хийж болно гэж бодохдоо тэд завхаардаг. Үүгээрээ тэд ертөнцийн эзний маань хайрыг өөрсдийн завхаарах шалтгаан болгохыг оролдон биднийг захирагч хосгүй хүчт их эзэн Есүс Христийг доромжилж байна. Тийм хүмүүст ямар шийтгэл оноохыгоо ертөнцийн эзэн өнөө эртнээс өөрийн хүмүүсээр зөгнүүлэн хэлүүлжээ. Та нар миний ярих үгийг сайн мэдэх боловч би зарим нэг юмыг сануулах хүсэлтэй. Тухайлбал олон зуун жилийн өмнө Израильчуудыг Египт оронд боолчлогдож байхад нь их эзэн чөлөөлсөн байтал дараа нь цөлд ирээд амьдарч байхдаа зарим нэг нь түүнд итгэхгүй, үгийг нь дагахгүй болж улмаар шийтгүүлэн тэндээ хүчцгээв. Бас ертөнцийн эзний Ярвсан элч нарын зарим нь ярих мэдлээ буруугаар ашигласан учраас хожим энэ дэлхий сүмж ертөнцийн эзэн хүн төрлөختнийг шүүхэд шийтгүүлж мөнхийн зовлонд орно. Тэр алдарт үеийг эртэлтэд мөнхийн гав гинжинд орсон мэт эрх чөлөөгүй зовлонт байдалд байж байна. Мөн эртний Содом Гомор хот болон тэр хавийн хүмүүс та нарын дунд буй хуурамч сургаалтнуудын адил завхаарч өөр хоорондоо булай холбоотой болсон учраас ертөнцийн эзэн тэнгэрээс гал буулгаж хот болон хүмүүсийг үнсэн товрог болтол шатаасан. Тэр бол ертөнцийн эзэн хожим гэмт хүмүүсийг халуун гал мэт мөнхийн зовлонд оруулахын гэрчилгээ мөн. Та нарын дунд хуурамч итгээдүүд тэр гэмт хүмүүстэй адил бөгөөд хий юм үзэж сонсон бусадтайгаа булай холбоо тогтоон ертөнцийн эзэн болон түүний бусад удирдлагыг үл хойшохдоо тэдний захиргаанд орох яруу алдарт Ярвсын элч нарыг хүртэл доромжилж байна. Эртний түүхэнд ч ийм хэрэг гараагүй билээ. Жишээлбэл ертөнцийн эзний дээд тушаалтай Ярвсын нэгэн элч Михаил Израильчуудын удирдагч агсан Мөшехийн шарилыг оршуулах талаар адгийн муурын сүнстэй маргалдахдаа доромжлуулан басамжлуулсан боловч өөрийн дураар харааж шийтгсэнгүй. Зөвхөн ертөнцийн эзний удирдлагыг хүндэтгэн их эзэн чамайг шүүж шийтгэн хэмээн түүнд хэлжээ. Тэгвэл та нарын дунд хуурамч итгээдүүд ертөнцийн эзний удирдлага ба сургамжийг үл ойлгон доромжилж сэтгэн бодох чадваргүй зэрлэг амтны зуршлаар аашилсаар эзэн эцэст мөнхийн зовлонд орох нь зайлшгүй. Тэд хожим нэг мөсөн бөгөөд бүр мөсөн хохирно. Үүгээрээ тэд өнөө эртний хаяан гэгчийн адилаар ертөнцийн эзний эсрэг замаар явж түүний үгийг үл тоомсорсноо харуулна. Бас Балаам гэгч мэргэнбөө мөнгө олохын тулд ертөнцийн эзний үгийг эсэргүүцэж Израильчуудыг хараах гэж оролдсон. Та нарын дунд буй хуурамч итгээдүүд өөрсөддөө бас л ашиг олохын тулд ертөнцийн эзний үгийг эсэргүүцэж их эзний хүмүүс та нарыг уруу татан гим хийлгэхийг оролдож байна. Тэд ийхүү эртний хороогч итгээд шиг ертөнцийн эзний үгийг эсэргүүцэж байгаа учраас түүний адил шийтгэл хүлээж мөнхийн зовлонд орно. Та нар бие биедээ хайртай болохоо харуулахын тулд хамт хоололдог болсон. Гэтэл тэр хуурамч итгээдүүд та нарын хамт хооллож сагсууран ховдоглон согтуурч ямар ч бузар булай зан гаргахаасаа ичдэггүй ажээ. Тэд хувиа бодон бусдыг үл тоомсорлож зөвхөн өөрсдийн дураар загнадаг аж. Тийм хүмүүс та нартай хамт хооллох нь туйлын эвгүй хэрэг. Салхинд тугдах тусал усгүй үйл шиг тийм хүмүүс хэнд ч ашиггүй. Тэд ямар ч сайн юм хийж, сайхан зан гаргаж чадахгүй учраас үр жимс өгдөггүй. Үндсээ суглуулж хатсан мод шиг ажээ. Хөөсрөн догшрох далайн долгион эрг дээр элдвийн хог гаргаж хайхын адил тэд олонний нүдэн дээр илэрхий ичгүүртэй муу юм хийдэг.
Харамж буй од унтарч харанхуйд шингэхийн адилаар тэд Есүсийн замыг орхиж байгаа учраас их эзнэр шийтгүүлж түнэр харанхуй мэт мөнхийн зовлонд орох болно. Үүнийг их эзэн өн эртнээс шийдэн зэгчээ. Дэлхийн анхны хүн Адамын 6 дахь үе удмын Ханох гэгч хүн тийм хүмүүсийн тухай өн эртээ зөгнөн ярихдаа сонсогтун ертөнцийн эзний үгийг дагддаггүй хүмүүс түүнийг үл тоомсорлож эсэргүүцэн элдвийн гэмт хэрэг муу үйл хийж хараан дормжилж байна. Хүн төрлөختнийг шүүн тийм хүмүүсийг хатуу шийтгэхийн тулд хожим хідэн түмэн ярвсан элч нарын хамт их эзэн энэ дэлхийд ирэх болно гэжээ. Та нарын дундах буруу сургаалтай хуурамч итгээдүүд ертөнцийн эзний сургаал болон бүх үйл ажиллагаанд нь дургуйцсан. Муу юм ярьж, хувиа бодсон зан гаргаж, муу хүслээ даган бузар юм уйлдэж, зүгээрч барахгүй өөрсдийгөө магтан сайрхаж, ашигтай гэж үзсэн хүмүүстэй бялдуучилдаг ажээ. Хайрт нөхд минь ээ. Хожим юу болох тухай та нарт манай их эзэн Есүс Христийн төлөөлөгчд ярьж өгсөн. Тэдний үгийг үргэлж санагтун. Орчлон дэлхий сүмж Есүс Христ дахин ирэхээс өмнө олон гэмт хүн ертөнцийн эзнийг болон түүний сургаалыг дооглон тохуурхаж бузар хүслээ даган элдвийн гим хийх болно гэж тэд ярьсан. Та нарын дундах хуурамч итгээдүүд бол тэд мөн. Есүст итгэгчдийг салган зорилдуулж зөвхөн муу мухай хүслээ дагаж байгаа тэдэнд ертөнцийн эзний ариун сүнс огт байхгүй. Хайрт нөхд минь ээ. Тэр хүмүүс хэдий тийм боловч та нарын итгэдэг Есүсийн тухай сургаал туйлын цэвэр ариун билээ. Бие биедээ туслан тэр сургаалыг бат дагуулж ариун сүнсний хүч чадлыг хүлээн авч түүний зөвлөсөн үгээр ертөнцийн эзэнтэй ярилцаж байна. Өөрсөнд чинь үлэмжих хайртай ертөнцийн эзнийг хизээч бүү гомдоо. Их эзэн Есүс Христ маань өөртөө итгэсэн хүмүүс биднийг өрөвдөн хайрлаж, ярвсын мөнхийн жаргалтай амьдралыг өгөх болсон. Үүнийг авна гэдэгтээ найдан хүлээх хэрэгтэй. Та нарын дундах хуурамч итгээдүүдийн нөлөөгөөр зарим нөхөд чинь Есүсийн сургаалыг дагах хэрэгтэй эсэхэд эргэлзэж байна. Тэднийг өрөвдөн хайрлаж, зөв замыг зааж өгөх хэрэгтэй. Зарим нь тэр хуурамч итгээдүүдийг дагалдаж эхлэв. Энэ нь хүн галд өөрөө явж орох шиг аюултай хэрэг учраас тэднийг бүрмсэн төрөлтгөөс нь хамгаалах хэрэгтэй. Зарим нь бүр төрөлдөж гүйцэжээ. Тэр нөхдийг бас өрөвдөн хайрлах хэрэгтэй боловч гэмт байдалд нь өөрсдөө оролцоос болгоомжлон хаширч өжүүхэн баг боловч бузар хүслийг нь дагахаас татгалзаж байх хэрэгтэй. ертөнцийн эзэн үрд манд тугай. ертөнцийн эзэн та нарыг буруу замд орохоос чинь хамгаалж гэмгүй амьдралтай байлган хожим өөрийнхөө жавхлантай сайхан ертөнцид оруулж үрдийн жаргал өгч хамт байх болно. Орчлон ертөнцийн цорын ганц тэр эзэн биднийг их эзэн Есүс Христийн маань хүчээр мөнхийн зовлонгоос бүр мөсөн аварсан юм. Орчлон ертөнцийг бүтээхээс өмнө ч одоо болон ирээдүйд ч ертөнцийн эзэн туйлын их хүч чадлаараа бүхнийг захирч ярав алдраа үрд мөнх дөөрсөх болно гэдэг нь маргаангүй үнэн билээ.